За сайн бацхан уу. За тэгэхээр хідүүлээ одоо цаашаад дэглэмээ барьж байхдаа ч юм уу ерөнхийдөө яг амьдрал дээр хэрхэн нарийн ногоонуудаа удаан хугацаанд хадгалах тал дээр зөвлөгөө өгье. За тэгэхээр одоо нарийн ногоо гэхвэл жишээлбэл одоо үгөрцгий, помидор, за салат навч гэх зэрэг эдгээр ногоонууд маш хурдан хугацаанд муудчихдаг тийм ээ. За тэгэхээр та эдгээрийг хэрхэн одоо арчилж угааж цэвэрлэх вэ гэвэл эхлээд за помидоро мэдээж одоо яг ногооноос нь салгаад аваа. За тэгэхээр одоо нарийн ногоогоо ингээд одоо энэ бол жишээлбэл 2 литрийн сав байгаа. За ийшээгээ олвол хідүүлээ ногоонуудаа ариутгаад одоо ням бактериас салгахын тулд бага зэрэг сод хийнэ гэсэн үг. За сод ингээд цацаад хийчих. За хүнсний содоо хийгээд 5-10 минут твтэнэ. За харин одоо хідүүлээ мөөгөө цэвэрлэе. За ингээд угаагаад цэвэрлж эхлэе. Одоо хэрвээ зуны улирал байх юм бол та эхлээд одоо эдгээр мөөгнүүдээ угаагаад ингээд хатаах. Одоо айл болох одоо сонингийн цаас ч гэнэ үү эсвэл хурдан одоо усыг өөртөө шингээждэг юм материалн дээр мөөгөө тараагаа татаачнаа наранд. За үүний дараагаас яах вэ гэвэл хацныхын дараа нь аргалын утаанд за 5-6 минут уугуулад үүний дараа мөөгөө нүдээд нунтглахаар дараа жилийн одоо 100 болтолч байдаг юм уу бид нэр яг энэ нүдсэн мөөгөө хоолндоо салаатанда хэрэглээд явдаг. За зуны улиралд бол ийм байгаа шүү заяа. За өвлийн улиралд гэх юм бол яг одоо хатаачаад хатаасныхын дараагаас хүнснийхэн уудандаа хийгээд хөлдөөгч рүүгээ хийнэ. За ингээд мөөгнийхэн одоо иш хэсгээс нь таслаад ингээд уут руугаа хийчихье. Одоо яг ингээд тасалчихсан ингээд байж гин. За ингэснээр бол одоо жишээлбэл бидний ногоонд бол яг юм хаягдал бол гарч байгаа штэ тий. За энэ хаягдлыг бол хідүүлээ ерөөсө хог руу хийлгүүгээр харин одоо гэртээ тарьдаг ч юм уу хүлэмжин дээрээ тарьдаг ногоо жимс байх юм бол компост хэлбэрээр бордоо болгоод ингээд ногоо цэцгээ услаа авчиж болно гэж байгаа. Энэ бол бүр 100% органик бордоо болж байгаа шүү. Манайхан тийм учраас хаягдал гэж битгий хараарай. Хідүүлээ сонгоны хувьд гэх юм бол ерөөсөө одоо угаагаад ч юм уу арилгаад ах бол шаардлагагүй. Гэхдээ яг тасалгааны нөхцөл за би та нартай үзүүлнэ шүү. Тасалгааны нөхцөлд бол сонгон сармисаа уутандаа хийгээд зориултын уутандаа хийгээд гээд доороос нь авах боломжтой. За хүрэн манжингийн хувьд гэх юм бол одоо төмөсч байна уу, луунч байна уу те эдгээр хүнсийг та бүр илүү удаан хадгалъя гэх юм бол угааж цэвэрлээ чон хэлбэрээр хийчээд хөлдөөчж болно. Эсвэл ингэж угаагаад хацныхын дараагаас хөргүүртэй хийчих болно. За мөн үүнтэй ялгаа байхгүй төмөс луунгаа ч гэсэндээ яг адилхан арчилнаа. За бүгдээрээ харин одоо нарийн ногоогоо содтой уснаас нь салгаад үргэлжлүүлээд цэвэр усанд зайлна. Бидний одоо бүр байнга хэрэгэлдэг тийм ээ яг энэ Монгол бөөрөнхий байцааг болохоор зөвхөн одоо яг энэ гаднах хэсгээс нь шороотой хэсгээс нь салгаад за тэгээд хөргүүртэй хийчнэ гэсэн үг хөрөгчөндөө. За харин одоо
хулууг арилгаад авах шаардлагагүй шууд угаана. Ингээд та бүхэндээ хүнсний ногоог хэрхэн зөв арчилж хадгалах талаар үзүүллээ. Хэрвээ танд зөвлөгөө бичлэг маань таалагдсан бол лайк дараад, асуулт тулгарсан бол комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Ингээд түр баяртай.